та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн даваагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зогоо оройтой шошуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 14-ний 5 гарагийн дугаар шуудархад бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Wipe of the Day за Wipe зундаа мөн ашигтай бактери эслийг 10 мг цайр агуулсан Advabiotics Probiotic хамтран ажиллаж байна. За бэлцэхоноттой үчимэндээ хүргэе. Хоёрын ээж нэрлээ. За үчимэндээ манайхаа хопоцохтой бэлэн л үсттэй. Бэлэн аав ихч бэлэн үү? Билээ ямар хоол иж нэхгүй. Хоолны юм. Өмнө их гоё сайхан хоолны меню өндөр ярьдаг ус ойр дөр болжээ те. Будаатай хуранга хоолоо идчих гэсэн. Та хоёрыг сонсож ийн гэж ярьдаг ус шүү дээ. Гоё хоол моолныхаа юу хэлмээр байна. Ямар хоол онд хийж идэж чинь те. Ойр сонин сайхан юу айцгаа. Гадуур сонин сайхан юу болж байна. Хол ойроо ховж юу байна. Тийм шүү дээ. Тэр бол дэлхийг л хүргээд байна. Монголоо сонин сайхан юу байна. Тий. Манайхан бас бичээрэй. Аха. За өнөөдөр ямар алдартанд танилцуулах тухайга тавьчихсан дурд амигч танилцуулна шүү дээ тий. Тий. За миний хувьд эхнэрийн өрх олон гэдэг киногоор бидэнд танигдсан нөө Күү үнжээ. Уг нь энжээ аахгүй юу? Солонгос нэр нь жоо солонгос кино л та. Күү энжээгийн дүрийг бүтээсэн жүжигчин Жансогийн тухай танилцуулна. Тэгээ монголоор бид нар чинь үнжээ гэдэг үүр хэлээд гэж сурсан. Энэ чинь уг нь энжээ аахгүй юу? Энжээ юм уу? Жансогийн жүжигчний тухай танилцуулна. Одоо л тий 2 жилийн өмнө энэ жүжигчний тухай танилцуулж байсан. Тэгээ шинэ мэдээллүүд бас гарсан байна. Тэгээ бүр сонирхолтой бас нэг гоё мэдээлэл гарсан байна. Тэрийг нэвтрүүлгийн төгсгөлд хүргэе гэж бодож байна. Оо ямар гоё юм. За би тэгвэл өнөөдөр бас л өмнө нь хүргэж ирсэн. Гэтэ мэдээллүүдийг нэмээд ингээд ирсэн буюу болж өгвөл өмнө нь хүргэж байгаагүй мэдээллүүдээ үргэхээр дуучин Шакирагийн талаар. Бэлтлээ. Шакира маань тэр нөхөрнтэй. Оо хүргээд идэв шүү дээ. Одоо яа их вэ? Тэгтээ тэр хариуг нь тэр дуун дээр бол хангалттай хаг үзэлцсэн шүү дээ. Буу зэдингээ сонсож байна гэж юм. Оо за болж юм. Зөв. Яг оноо. Бис өнөдөр бууд идсэн шүү дээ. За тэгвэл дуучин Шакираг та бүхэндээ хүргэе тийм ээ. За 2022 оны 100-аас бүр одоо бараг дэлхийн нийтэд хамгийн алдартай хосуудын нэг гэж яригдчихсэн тийм. Колумбийн дуучин Шакира болон түүний нөхөр за Барселона багийн тоглож чадсан Жерард Пикедар сасан тухай мэдээлэл шуугаан тариад дэлхийн нийтээрээ л юм боллоо л доо. Гэхдээ Шакира бууж өгөөгүй. Дотроос Зельсисийн эргээр яг тэр үедээ нөгөө нэг шоронд орох дээрээ тулцсан байсан үе. Яах вэ гэдэг дээр асуудал байсан. За дээрээс нь нөгөө хүүхдүүдэд хинэн насраа хамгаалахын гэд буу юм болоод шүүхтэлцээд энийхээ төлөө зоригтой тэмцэж хуучин нөхөр за ингээд түүний яг нэр холбогдсон бүсгүй буюу залуу хамрагийнхан талаар ёжтой дуу гаргасан байдаг. За энэ дуу болохоор романтик драмтай одоо холбоотой контент түүнд ойролцоогоор нэг 22 сая долларын ашиг авчирсан байх шүү. Оо за тэгэхээр ч болж штэ тийм ээ тийм. За бүтэн нэр нь болохоор Шакира Изабель Мибарак Рипол гэдэг нэртэй юм бүсгүй байгаа. 1977 оны 2 сарын 2-нд төрсэн Колумбод төрсэн юм билээ. За аав нь болохоор Араб Ливан гаралтай, ээж нь болохоор Испани, Итали гаралтай юм ээжтэй. За бага наснаасаа гэхээр бүр 4 настайдаа шүлэг бичсэн. Тэгээ энэ шүлэг нь болохоор аавтай зориулж бичижсэн байдаг. Тэгээ яасан гэхээр аав нь нөгөө нэг хүүхдээ алдчихад нөгөө нэг уйлаад нөгөө нүд нь ингээ бүлцэгдээс учраас дандаа юм хар нүдний шил зүгөөд яваад байсан юм байна л та. Тэгээд тэр 4 настай хүүхд аавыгаа нүдний шил ингээ зүгөөд байгаа ингээ харангуйтаа таны нүдний шил гэдэг дуу зориулж шүлэг бичсэн юм байна. Аавдаа зориулж ингээ аав бичижсэн гинэ. Ингээд 7 настайдаа анхны дууга зохиосон байдаг. Тэгээд уйл нь бол тухайн үедээ боломжтой сайхан амьдралтай байсан. Гэтэл аав нь нөгөө нэг бизнес эрхэлж хагаад бизнес дампуураад энэний дараа Шакирагийн гэр бүл бол үнэхээр ядуу тоонд орсон байдаг. За ингээд гудамжны нэг ядуу хүүхдүүдийг харсан гэж байгаа. Өөрснөөс нь бүр хэцүү юм амьдралтай хүүхдүүдийг харангуйтаа би нэг л өдөр дуулж мөнгө олноо. Дараа нь би боны ажил хийгээд энэ хүүхдүүдэд тусалнаа гэж өөрөө өөртөө амласан байдаг. Эндээсээ ерөнхийдөө дуучин болох гараа нэгсэн гэж болж болно. За тэгээд Испаний соёлын юм орнуудад заншилт байдаг юм байна л да. Энэ ёсоор нь түүнд болохоор Мибарак Рипол гэмээр давхар овог бас ингэж давхар явагддаг юм байна. Мибарак бол Ливан гаралтай аавынх нь юм овог юм билээ. Тэгэхээр ингээд заавал хамт явдаг гэсэн. За Рипол гэдэг нь болохоор өвөг дээдс нь Испани, Италиас Латин Америк руу цагаалж ирсэн юм Колумби ээжийнх нь овог гинэ. Тэгэхээр ингээд аав ээжийн овгийг хамт ингээд явж идэг гэсэн. За Изабель Шакира гэдэг нь болохоор арабаар ерөөлтөө гэсэн нэр юм биш үү? Тийм. Тэгэхээр энэ гоё нэр. Оо, Шакира гэдэг нь ерөөлтэй гэсэн. Ерөөлтэй гэдэг юм утгатай. Оо, гэтээ энэ манай монголч гэсэн нөгөө төвд нэрүүд гэдэг болохоор нэг утга учир их байгаад юм билээ. Таны нэрнээс утга байдгүй. Миний ч байгалах та. Надад болохоор юу юм бэлээ? Зовлонгоос гítэлгэгч ихэд мөргөх гэсэн утгатай гэсэн. Чанцалт болов. Надад мөргөөл бүх зовлон. Биш ээ. Чи хэд мөргөөд их ёо. Гэтлэг байгаа. Баг болох юм шүү. Би ч нөгөө нэг арангаа төрсэн болохоор өвөөл өгсөн нэрэлтэй. Тэгээ тунгалаг. Шакира маань болохоор ерөөсөө сайхан
Ерөөлтэй гэсэн юм байна лээ. За ингээ араб нэрээрээ дэлхийд дахинд алдартай дуучин, бүжигчин, бүжиг дэглэгч, дээрэс нь загвар өмсөх Шакира болж хуурсан. За аав нь Уильям болохоор ээжтэй танилцахаас өмнө алидийн нэг гэрэлчихсэн байсан. Тэгээд 8 хүүхэдтэй болсон байсан. Шакирагаас өмнө. Тэгэхээр Шакира 9 дахь нөхгүй. Шакирагийн ээж нь болохоор 2 дахь ахин гэсэн үг. Тий, тэрнээс өмнө бол аав нь нэлж 8 хүүхэдтэй байсан. За тэгээд Шакира бол аав ээжийн ундаас гарсан цорын гац хүүхэд нагаа. Ингээд аавыгаа нөгөө бичгийн машинаар юм бичиж сууж яхах нь харсан юм байна л да. Тэгээд би ч гэсэн нэг юм гоё бичмээр ингээ өнгөтэй. 100 сарын баяр аргүй авах ингэ гэсэн чинь надаа бичгийн машин бэлгэлээч гэж гойсон байдаг. Хүүхэд ирнэ. Тэр их л сонирхолтой санагдсан юм шиг байна. За тэгээд энэ бичгийн машин дээрээ таны хар нүдний шил гэдэг нөгөө дууга анхныхаа дууныхаа үгийг бичсэн байдаг. Яасан ингээд гэсэн нөгөө эцэг нэгтэй дүү нь одоо мотоцикл ослоор нас орчихсан. Тэгээ аав нь бол нөгөө байнгын нүдний шил зүүдэг гэсэн учраас л эндээс авсан ба. За багада араб бөмбөр болон Букаг анх ингээд сонссон юм байна л да. Тэгээд таалагдсан энэ ямар гоё дуурдаг юм бэ нэг тоглож үзэх юмсан гэд. Тэгсэн чинь энэ үед нь яг ойрхт орнуудын хоолны ресторан яг хажууган талд нь байсан. Тэр бөмбөр ингээд зохиод байсан юм байна л да. Тэнгүүт нь аав нь охиноо сонирхож байгаа юм бидэнгүүт хоолоо очиж үзье гэдэг ингээд тэр ресторан руу дагуулад явсан юм байна. Тэгсэн чинь тэр газар нь болохоор бүх төрлийн хоолны газрууд байдаг юм бомб юм билээ. Одоо далайн иргдэл гэсэн. Тэгээ Шакира тэр даруй тэр хөгжмийн одоо тэр бөмбөрийн химнэлтэй тэр дуу зочдын урам зоригтой алга ташлалтанд шууд бүжгэлж эхэлсэн гэж байна. Одоо химнэлтэнд харуулаад бүжгэлж эхэлсэн. Тэр үедээ ерөнхийдөө 4 настай юм охин байсан. Тэгээд 4 настайгаас л би бүжигч болох юм байна. Дээрээс нь би тайзан дээр байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэг ингээд өсөөлөл дандаа нөгөө Шакирагийн таац ингээд нэлээд өгдөг шүү дээ. Тэнгүүд шууд нөгөө 4 настайр буунгууд манай хүн шууд л ингээд бүжиглээд эхэлсэн гэхээр ер нь юм төрлийн авьяастай байсан юм шиг байна тий. Тийм тэгээ нөгөө мэдрэмж нь шал өөр тий. Тэр бөмбөрийн цохилтон тэгж тааруулж бүжиглж химнэлээ мэднэ гэдэг нь өөр юм шиг байгаа юм л да. За тэгээд урлагийн хүн болно гэдгийг ойлгосон. Гэхдээ католик шашинтай ээж нь болохоор охиноо энгийн католик шашны сургуульд ингэж явуулсан маа. За тэгээ багш нар нь болох гэлэманаар болохоор түүнийг дуулахыг нь уулан зөвшөөрсөн. Гэхдээ хөгжмийн багш нь түүнийг одоо юм дургуйж гэх юм уу урмыг хуглана гэж ярьдаг штеп. Чи над дуулж муулахаа болоо чи яг ямаа шиг майлаад байна гэж ах хэлжсэн юм бэлээ. Гэтэл одоо ингэ дэлхий одолцсон юм штеп. Одоо ч гэсэн майлсаар л өргөдөг шиг гоё утгаараа майлж байгаа. Зэнээрээ үнэхээр одоо ч гэсэн майлсаар л одоо тэр хөгжмийнх нь багш нь жохон байдаг бол буруу илжээ гэж бодохоор. Тэгээ хүүхдийн урмыг бас муухан онгуулж шүү тий. За ингээ багш нь ингэж хийснээсээ болоод нөгөө найралтайг орхисон. Гэхдээ хөгжмийн карьер алтар нэр тэ болох тэр мөрөөдлийн өрөөс орхиог юм билээ. Харин тэр хүсэл тэмүүлэл мөрөөдлийн хамгийн их тэмцэх хүн нь болохоор аав нь гэдэг. Тэгээ нэг удаа цэцэрлэгт хүрээлэн дээр байгаа тэр нөгөө нэг өнчүү хүүхдүүдтэй таарсан гэдэг хэлжсэн шүү дээ. Өнчүү хүүхдүүдийг үзүүлсэн билээ. Ван сандал дээр хонжоо хүүхдүүдийг хараад ийм амьдралтай хүүхдүүд бас байдгийн шүү гэдгийг харуулсан. Тэнгүүд нь өөртөө нөө тангарсан байгаа байхгүй. Би та нарт тусалнаа гэдэг. За ингээд араб бүжгийн студид хичээлж эхэлсэн байгаа юм л та. Тэгээд завчлагааны үеэр ангийнхандаа яаж бүжгэлж байгаа ингэж харуулдаг байсан гинэ. Тэгээд эннээсээ болоод ажмаар нэр хүн сургууль даяараа ингээд бүгд мэддэг болсон тест лаг бүжгэлдэг охин ш тэгэл ярьдаг штэ сургуулийн мод идэг штэ яг тэгсэн тэгээд тэр нь бүр сургуулаас халиад явсаар агаад юу гэдэг чимдээ орон нутгийн тэр бүх тэр хотынх нь мэддэг болсон тэнгүүтээ тэр арга хэмжээнүүд оролцож эхэлсэн тэгсэн чинь яг тухайн үеийн орон нутгийн театрын продюсер Моника анзаарсан байгаа юм л та. За тэгээд Богатуроо нисэх онгоцонд тэр Моника энэ нислэгээр хамт ингээд авч явж хагаад Sony Colombiaгийн дуу бичлэгийн компани төлөөлөгч Chira Vargas-ыг Shakira одоо чочод буудлын үүдний тархимд шууд шалгахыг хятгсан гинэ. Гүй чи энэ охин ингээд шалгаад үзчихээ харамсахгүй штэ. Чи алдах юм байхгүй чи зүгээр бүжиглүүлээд ингээд дуулуулад үзчихээ. Гэснээрээ юу нь бол гараа тавьчихсан юм. Шууд л ингээд болцсон гэсэн үг. Тийм байна. Цаал хамтран альчигчаа танилцуулаад өргөжлүүлье. За нэвтрүүлгийн хамтран альчигчаар Vibe of the Day, Vibe ундааг танилцуулъя. За одоо нөгөө хүүхэд байхдаа уудаг гэсэн ундааг гэл ингээд шилтэй тийм ээ 50 ундаанууд санагдах байх л та. За тэгээ Gen Z альб хүүхдүүдийн одоо уудаг ундаа шаал өөр болчихсон юм билээ. Тэгэд бид нар хэрвээ багтаа уудаг ундаагаа дахиад уулаас хүүхэд насны дурсам сэтрээд нэг тийм гоё мэдрэмж төрдөг шүү дээ. Ийм байдаг. Харин одооний Gen Z энэ альбагийн үеийн хүүхдүүд болохоор ундаа яахааргүй сонголтын бай бицүүлчихэд. Хаа явсан газар л хүүхдүүд энийг сонгоод байна л та. Тэгээ ханаа гаднах үзмжийн хувьд ч гэсэндээ хүүхдүүд айгүй тохирцсон гэх юм уу юу мэж юм дээ. Тийм өнгөлөгтэй тэгээд хүний анхаарлыг татгаар юм байт юм лээ. За тэгээд 330 мл 1100 төгрөг. За тэгээд та 1100 төгрөгөөр одоо юу авах вэ гэвэл YBC авахд ер нь тохиромжтой байгаа юм л да. Чи дотор нь нэлээд олон төрөлтэй Red Fruit гэж байгаа, Cola, Lemon, Orange, за тэгээд
Citrus Gymsnik гэдэг энэ болохоор шинэ төрөл юм байл шүү. Citrus Gymsnik нь за ингээд нийт 5 төрөлтэй худалдаалагдчихж байгаа. За бүх сүлжээ дэлгүүр худалдааны цэгүүдээр бас борлуулагддаг юм билээ. Тэгээ нэг ингээд харчад сэтгэл тоногшно гэдэг шиг шууд л ингээд нөгөө дундааны тавир байлаа гэхэд чинь хараанд ингээд өртөтгэл тийм л үзэмжтэй юм байл л та. Ялгараа л шууд харагдчих тийм өнгөлгөөрөө. За утасны дугаар нь борлуулалтын албаны дугаар 8888 2034 8888 2034 гэсэн дугаар байна. За сошиал хаяг нь болохоор гоё брэнд гэдэг хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Vibe of the Day Vibe зэмдайлаа. Баярлалаа. За ингээ үргэлжлүүлэн дуучин Шакирагийн мэдээллийг хүргэнэ. Гоё амтэн шүү л гэж байна. Тасархаа гоё амтэн л та. Яг зөв. Яг зөв. Зөв. За энэний дараа болохоор одоо нөгөө нэг шууд шалга гэдсэн шүү дээ. Шалгалтандаа тэнцсэн. Тэгээ Vargas залуу дуушныг кассетыг компани уран сайхны удирдагчтай шууд аваачаад ингээ өгсөн юм билээ. За ингээд ихэндээ болохоор дебютантаас ингээд татгалцсан боловч түүний амт тоглолт нь хөгжмийн зах зээлийн туршлагатай чоннуудад одоо юу гэх юм те туршлагатай хүмүүс арай өөрөөр хардаг штэ те энэ охиныг үнэхээр гайхалтай ирээдүй байгаа юм байна энэ охин үнэхээр ирээдүйтэй юм байна гэдгийг ойлгуулж өгсөн байна. За гэсэн хэдиж Шакирагийн 13 настайдаа бичсэн анхны Maya гэдэг цомог нь бүтлгүүцсэн. Энэ 13 таа гаргасан цомог нөхгүй. За бүтлгүүцсэн. За хоёр дахь цомог нь ч гэсэндээ муу адил яслаа 13 таа ингээ гаргасан. За тэгвэл энэний зэрэгцээ түүний дуунууд нөгөө радиогоор илүү халтартай болсон гэх юм уу. Ингээд 1993 онд Чилийн дууны уралдаанд 16 настайдаа Чи гэдэг дуугаараа 3 дахь байранд орсон байдаг юм байлээ. За түүний төлөө саналаа өгсөн хүмүүсийн шүүгчдийн нэг нь болохоор тухайн үед нэлээд залуухан байсан. Гэхдээ аль хэдийн алдартай болсон байсан Рики Мартин байсан. Тэгэхээр би ингээд алдартай болно гэдгийг мэдчихсэн ч гэх юм уу тийм. Ингээ 98 онд гаргасан цомгоо энэ цомгоо гаргасныхаа дараа маш их амжилтанд хүрч чадсан байдаг. Ингээ 2000 онд 23 настай байхдаа MTV видео хөгжмийн шагнал 2 Грэмми альтина авсан байсан гэсэн. За тэр үед нь продюсерууд юу гэж Шакираг ятгахчихсан юм бэ гэхээр за одоо чи дууга англи хэл рүү хөрвүүлээ. Бүр ингээ дэлхийд гараа гэж одоо цагчин босоо гэж сануулсан байдаг. Яг тэр угаасаа нэг жинхэнэ олон улсад хүлээн зөвшөөрөгдөх цорын ганц арга зам тэр болчихж байгаа юм л да. За ингээ англи хэл дээрх анхны цомог нь болохоор 2001 онд гарсан юм байлээ. Бичлэг нь борлогдсон Испани хэл дээр ярьдаг үзэгчд болохоор тухайн үед жоохон дургуутж исэн. Ягаад тэгэхээр Шакирагийн эд чид энэ англи руу орчуулсан орчуулганд нь жоохон алдагдчихлаа даа л гэж үзэж исэн юм билээ. Гэтэ карьер нь өсөх нь бол тодорхой болцсон ингээ явж исэн. За ингээ 2006 оны 2 сард гаргасан Hips Don't Lie гэдэг дууг нь бол бүгд л мэдэх билгүй. Оо мэдгүй яхад. Тий, энэ сингл нь эхний 7 хоногт Америкийн нэгэн цустай радиогоор 9600 гаруй удаа тоглогдсон гинэ. Тэгээд Америкийн нэгэн цустай радиогийн төгөндөг бусад дуунаас бүр илүү гараад ирсэн гэсэн. Ингээ 2008 онд Шакира дэлхийн хөгжмийн бизнест хамгийн өндөр цалинтай 4 дуучныг хааж буюу Madonna тухайн үедээ Barbara Streisand, Celine Dion нарын ард турсан. Шууд дөрөвт ингээ ороод ирчихсэн. Шилдэг дуучтай шүү дээ. Celine Dion бол өстой үргэлжлэх аргагүй мундаг дуусчихсан. За тэгм үү англо-саксоны үндэсний чартуудын дээд хэсэгт хүрсэн цорын ганц өмнөд Америкийн эмэгтэй гэж явт юм байна. За Колумбод бол Шакиратай тэнцвэн огт байгаагүй. За тэгээд тус улсын хамгийн их борлуулалттай уран бүтээлж байсан. За яг янз бүрийн тооцоолоор ингээ харахаар 50-60 сая одоо пенс диск борлуулсан юм билээ л те. Ингээ 97 онд санхүүгийн анхны амжилтандаа хүрснийхээ дараа болохоор 20 настай байхад дуучин бага насныхаа амлалтаа биелүүлж чадсан. Нөгөө нэг те би та нарт туслалнаа. Би заавал амжилтанд хүрнэ. Би мөнгөтэй болоод та нарт туслаа гэдээсэн. Тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд тусалдаг болсон. Өөрийнхөө санг байгуулсан. Үнэхээр амлалтантай хүрсэн гэсэн. Ингээд дараа нь болохоор нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн элчин сайдаар сонгогдсон байт юм билээ. За ингээд 2000 оноос бол үерхлийнх нь мэдэн цацагдаж эхэлсэн. Тухайд өөрөөсөө 3 насаар анх нэлээд царайлаг шаргал үстэй Анхионо Делла Руа гэмэх Аргентин улсын хуульчтай танилцсан байт юм байна. Тэгсэн чинь тэр нь болохоор зөвхөн хуульч царайлаг байгаагүй Аргентины ерөнхийлөгчийн хүү байсан юм байна. Ерөнхийлөгч үүдээ өргөжсэн юм биш үү? За тэгээд залуу улсууд энэс хойш бол хамтдаа амьдарч эхэлсэн. Гэхдээ яг нэг жилийн дараа болохоор нөгөө ерөнхийлөгч албан тушаалаас огцроод засгийн эрх барьж байх хугацаанд үүсэн нөгөө маш том юм асуудлууд эмх замбраагүй байдал үүссэн юм байна л да. Энийн өмнө нөгөө нэг шүүхөө өмнө дуудагдсан гэсэн үг. За энээсээ болоод хайр дурлалаас гадна Антионотой харилцаанд бизнесийн төсөл болж хувирсан гэсэн үг. За тэгээд найз залуу нь болохоор хэдэн жилийн туршид бол түүний менежерийг бас хийсэн юм билээ. Давхар за хосууд 2010 онд одоо салж байгаагаа зарласан. Ерөнхийдөө бол 10 жилийн туршид байсан. Гэхдээ хос байхад байсан ч гэсэндээ бид хоёр бол хамтран ажиллах одоо менежер хэвээрээ байсан. Хос нь бол ингээд салцсан байсан. За 2011 онд л хамтлан ажиллагаа нь бол аль бисаар дууссан юм билээ.
Ингээд дуусаад ингээд байжсэн чинь хоёрыг хэрүүл хэлсэн. Яасан гэдгсэн чинь X амаргийг одоо шүүхэд төгссөн. Тэгээд эд хөрөнгөө хуваахаа шаардж эхэлсэн. Найз залуу. Тэгээд би чиний менежерээр энэ бол олон жил ажилласан юм чи надад нөхөн төлбөр өгөө гэж найз залуу. Гэрлэг байсан тий арай. Гэрлэг байсан. Нөхөн төлбөр нэхэж ирсэн байдаг. За тэгээд тухайда гаргасан хэмжлэлийн дүн нь 250 сая доллартай тэнцэжсэн гинэ. Тэгэхээр тэр маш их хэмжээний мөнгө хийжсэн. За шуналтай байсан уу? Гой хэмэд төвчв чимээгүй байжсэн гин цалангуудал мөнгө нэхэл ихэсэн л те. Азар шүүх бол нэг хэмжлэгийг хязаасан байдаг. Тэгээд энэ найз залуу нь юу ч үгүй үлдсэн байдаг юм байна л да. За ингээ 2010 онд Шакира хүүхдүүдийнхээ аав болох тийм ээ. Жирар Пикетэй танилцсан байдаг. Энэ хоёрын хувьд бол 2010 онд нөгөө өмнөд Африкт бас хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулалт тэмцээний албан ёсны сүл Вака дууны клипний зураг авалтын үеэр л анх танилцж байсан юм билээ л дээ. За ингээ албан ёсоор хөл бөмбөгчин дууч хоёрын хайр дурлал 2011 оны хавар яг эхэлсэн. Тэгээд Шакира одоо нийтийн сошиал хаяг дээр өөрөө ингээ хайр дурлалтаа авчирсан гэдгийг бол шууд ингээ зарласан байдаг. За тэгээд хамт ахуулсан зураг шууд хийсэн юм билээ. Тэгээд тухайн үед нь хүмүүс гайхчихсан л да ягаад тэгэхээр Шакира найз залуугаасаа 10 насаар ихж байсан. Хоёулаа 2 дугаар сарын 2-нд төрсөн. Сонирхолтой. Нэг өдөр төрсөн. Тэр үед нь Шакира 33-та найз залуу нь 23 настай байсан. Тэгээ энэ жоохон харалттай байсан юм билээ. Найз залуу нь бол эд нөгөө карьер нь өсөж явах гэж байгаад байсан. За ингээд албан ёсоор харилцаа зарсан дараа Шакира найз залуутайгаа хамт арга хэмжээнд бол олонний өмнө ич зоохгүйгээр нууж хаалгүйгээр гарч ихэлсэн байдаг л та. За тэгээд найз залуудаа маш олон дуу зориулж дуулсан байт юм лээ. Me Anymore гэдэг дууг нас бахан сонслоо. Нэг юм хоол мол шидээл гэдэг клиптэй юм билээ. Хэллүү шүү дээ. Найз залуутайгаа явж байгаа. Эгэ найз залууг нь дөрөв гарахгүй байгаа байхгүй. Тэгэл амар жаргалтай нэг хоёлоо ингээл тоглоол тэгэл хоолороо тоглоол нэг машин дээр гэдэр зугаалаа байгаа юм. Их л жаргалтай байгаа л хүний клип байлээ л дээ. За ингээд найз залуугийнх нь аав нь бол бизнесмен. Харин ээж нь болохоор Барселон хотын томоохон эмнэлгийн захирлаар ажиллаж ирсэн. Тэгэхээр хөл бөмбөгчний цалин сурталчилгааны гэрээгүй ч гэсэндээ баян жигнэлэг гэр бүл дугасаал багаасаа өссөн юм билээ. Ингээд удалгүй хосод хүүхдтэй болсон. Том хүү Милан 13 оны 1 сарын сүүлээр 36 насныхан төрсөн өдрийнхөө яг өмнөхөн төрүүлсэн байдаг. За бараг 2 жилийн дараа 2015 оны 1 сард баг хүү Сашаны нэлсэн байдаг. За Саша төрсний дараа Пике талбай дээрх амжилт нь ерөнхийдөө буурч эхэлсэн байдаг. Тэгээд 2018 онд цодог тайлж байгаа бас дарсан. Зарлаад тэгээд Шакира ч ээж усныхаа дараа аялын тоглолтоо ерөнхийдөө багасгаад гэр бүл рүүгээ анхаарч эхэлсэн л дээ. За ингээд удаагүй аз жаргалтай гэр бүлтэй дэлхийн нэг төрлийн хоёрыг одоо үнэхээр сайхан гэр бүл гэж ярьжсэн чинь одоо нөхөр нь Космос компани өөрийн эзэмшлийнх юм билээ. Космос гэдэг компани ажилтан байсан залуухан бүсг болох Клара Чиа Мартин гэдэг бүсгүүтэй маш ноцтой харилцаа үүсгэсэн буюу хайр дурлалын харилцаа үүсгэж эхэлсэн. Тэр бүсг нь болохоор 23 настай тухайн үедээ ийм гойлог биетэй урт шаргал үстэй бүсгүү байсан. Тэгээ олон нийтийн сүлжээгээр нэлээд ширүүн бичлэгснийхээ эцэст бол Колумби хоттой харьцуулахад гол тавуу тал нь одоо Пикегээс 12 насаар дүү юм, Шакирагаас 22 насаар дүү юм даа л гэж хэлсэн бэлээ. Бусдаар ч одоо Шакира гүйцэн гэдэг чинь бас сони юм да. Ямар ч байсан их залуухан юм даа л гэж бицгээж өөр сонголт үлдээгүй гэсэн. Зарим хүмүүс бол Шакиратай тун төстэй юм ихтэй харагддаг юм ихтэй байна гэсэн байлаа. За тэгсэн чинь энэ яг бөө маргааны дараа хосуудыг хөтөлцөөд ингээ олон нийтэн дээр гарч ирсэн зураг нь дэлгэгдсэн л те. Энэ болохоор 22 онд болохоор юу юм бэлээ 100 папарацч авсан байдаг. За 22 оны 2 сарын ихээр тэдний 35 насны төрсөн өдөр за мөн тэдний харилцааны 10 жилийн ойд зориулсан сэтгүүл онлайнд хэвлэлт ингээ ярьслага гарсан. За ерөнхийдөө бол Шакира бүх зүйл сайхан байгаа л гэдгийг итгүүлэх гэж оролцсон. Гэхдээ бүтээгүй юм шиг байна. Бүгд одоо салах болсноо зарсан байдаг бодлого те. За тэгээд хөгжмийн бус бизнес илүү их ирээдүйдээ Майами руу нүүх гэж байгаагаа хэлсэн байдаг. Энэ үед нь бол Пике эсэргүүцсэн. Яагаад тэгэхээр хүүхдүүдээ би өөр чиг рүү явуулмааргүй байна гэдэг дахиад маргаа хэлсэн хоёр үед. За ингээд Испани амьдарч байхдаа татвараас зайлсхийсэн хэрэг яг энэ үед нь гарсан. Тэгээд энэний бол шүүхийн шийдвэр нь яаж гарах гэдсэн гэхээр татвараа хэрвээ төлөхгүй бол тэр одоо ногд усан торгуулийг төлөхгүй бол 8 жил шоронд орхидох гэсэн. Тэгээд дээрэс нь асар их буюу 23 сая долларын торгуул хүлээх юм болчиход байсан. За хамгийн их магадлалтай дуучин тайзан дээр шаргуу олсон мөнгөнийхөө баггүй хэсгийг алдсан ч гэсэндээ за арайч шоронд орчихгүй байхадаа л гэдэг юм боломжтой байгаад байсан. За тэгээд Пикегээс сасан дуулианаар 22 сая долларын орлого олсон түнд хэрэг болсон буюу нөгөө дуу гаргасан. Энээс 22 сая долларын орлого олсон байдаг. За 23 оны 1 сард энэ дуун дээр болохоор Чи Феррариг энэ ногоор сольсоо гэж дуулдаг. Энэ дуу налидын хит болсон байдаг тийм ээ. За дээд амжилт буюу 3 Грэмми, 12 Латин Грэмми алтан бөмбөрцөгт бол нэр дэвшижсэн байдгийм байлээ. Тэгээд 125 сая гаруй бичлэг
борлуулалттай буюу түүхэнд хамгийн амжилттай эмэгтэй уран бүтээлч тэнийг за өндрийн хувьд бол 157 см өндөртөө маш гойлог харагддаг. Гэхдээ нөгөө биеийн зөв пропорцтой учраас нам харагддаг юм билээ те. Ер нь бүр айхтар өндөр биш ч гэсэндээ яг л юм нормал те өндөртөө болж үзэж байна. Метр 57. Тэгэл өөрийнх нь биений хамгийн сайхан эрхтний нэрлэгсэн чи тарихаа нэрсэн билээ. Тарих. Яагаад тэгэхээр учиртай өснийхэн үндсэн өнгө нь бол тас хар юм билээ. Тэгээд ингэ шарга болгодог гэсэн үг. За тэгээд IQ 140 буюу маш өндөр оюуны цаг чадамжтай. За 7 хэлтэй. Испани, Англи, Португал, Итали, Франц, Каталан, Араб хэлтэй юм бэл. Тэгэхээр оюуны чадамж маш өндөр гэсэн үг. Шоколаданд их турштай, харин үнэт идэлийг үнэхээр үзээд байдаг гэсэн. Нэрээ тэгэж нэг юм чамийн юм дүүж байгаа харж байгаагүй юм шиг санагдсан. За тэгээд даанхын Вака ч өөрийнх нь дуу биш байсан юм билээ. Тэгээд энэ дуу нь болохоор Камеруны хамтлагийн дуунаас сэдвүүлсэн. Тэгээд Шакира тэдний албан ёсоор хамтрах одоо бүтээлчээр нэрлээд ашиг хаваалцчих ингэж авсан юм билээ. Тэгээд нэг сонирхолтой дуулдаг буюу цээжний дууд болох чадвартай цөөх хүмүүс нэг гинэ ховор төрлийн дууны техник ашигладаг. Энэ нь хоолойг нэг өрөмсдийг тийм манайхан хөөмийч гэх юм уу нэг тийм цохиод тийм болгодог гинэ. Маш сайн шатар тоглодог гэж шүү. Шатар тоглож тайвшрал авдаг гинэ. За тэгээд баруун зүүн тарих нь яг адилхан хүчж гисэн. Буюу имра зураг авах юм байна л да. Тэр зурагнаасаа бүр тогтоогдсон буюу тэгээд баруун зүүн тарих нь зарим хүмүүсийн ижил төвшөнд зарим гэж юу нэхэх хүмүүсийн ижил төвшөнд байдаг юм байна. Гэтэл Шакирыг яг адилхан хөгжсөн байдаг. Их мэдчихлээ. Давуу талуудтай юм босгүй байна. Одоо тэгээд үерхэж байгаа залуу бол байхгүй юм шүү дээ. Яг ингээд аль биесээр одоо би энэ найзлуудаа гэж зарласан юм хүн бол алга байна. За нэг шүүхийн шийдвэр бол одоо юу яасан? 23 онд шүүхтээ сүүшилжөөд татврын иргэн болохоор 7.3 сая еврогийн торгуульд хүрсэн. Тэгээд 3 жил хүртэл тэнцэн харгалзах ял авсан байдیں۔ Тэгээд энэгээр бол шоронд хоригдоогүй харин нэр төрөө хамгаалахын тулд цаг хугацаа хүүхдүүдэд хамгаалах үүднээс гин буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн юм байна лээ. Одоо 23 оны сүүлээр Испани татврын газар түүнийг дахиад бол шалгаад ингээд эхэлсэн явж байгаа. Энэ удаа нь болохоор 2018 оны орлоготой холбоотой асуудал хэрэгтэйг явж байгаа юм лээ. Гэтэ аль биесээр шийдэгдээгүй мөрдөн шалгаж байгаа юм шатантай явагдаж байгаа гэсэн үг. Сайн сайхан үзэсгэлэнтэй дуучин танилцуулсанд баярлалаа. Одоо 10 жил тогтоо байнга сонсдог байлаа шүү дээ. Нэг Пуската самтлагийн дуучинтай хамт дуулсан билүү. Хинтэй хамт дуулаа? Бейонсетэй хамт дуулсан. Тэг хан ман дээр л нуурч мураа тэр мөнийг дөөр авах гэж их оролдож үздэг байлаа шүү дээ гэртээ. За үргэлжлүүлэн дараагийн алдарт нь л уурцгаая. Дараагийн алдарт маань бидэнд ихнэрийн ураг киногоор танигдсан жүжигчин Жансогийн тухай танилцуулна. За ямар дүрийг бүтээсэн бэ гэхээр Үнжээгийн дүрийг бүтээсэн. 1972 онд төрсэн юм байна. Энэ жил 53 настай жүжигчин байна. За ингээд ихний баримтанд багасаа хөөрхөн хөвгтөөсөн гинэ. Бага хасаа л кино тоглоод эхэлсэн. 1981 онд хөөрхөн хөвгөж шалруулах тэмцээн гэж байдаг юм байна. Тэр тэмцээнд ороод ялагч болсон. Гэхдээ уг нь энэ тэмцээнд орсон нь бас нэг юм шалтгаантай байсан. За тэрний юу гэхээр их чинь энэ хөөрхөн хөвгөж шалруулах тэмцээнд орох гээд төсөлтөө өгсөн байсан чинь тухайд хичээлтэй болоод орч чадаагүй. Тэгээ оронд нь Жансои буюу дүү жүжигчин ингээд очоод тэгээ оролцсон чинь нэг дөр онд орсон юм билэ. Тэгээ үүнээс хойш сурчлагын модельор ажиллаж эхэлсэн. Дараа нь 1980-ад оны алдартай гэх маш олон жүжигчдийн охины дүрийг бүтээж ирсэн юм байна. Тэгэхээр яг бид нар бол ингээл энэ ихнэрийн ураг киногаар сайн таниад байдаг боловч Солонгосын ард түмэн бүр ингээ бага байхаас нь жоохон байхаас нь л эхлээл харсан гэсэн үг. Тийм ээ тий. Сэтгүүл дээр зураг авахулдаг байсан. Дээрээс нь тухайн одоо 80 90-90-ад оны үеийн тий алдартай жүжигчдийн дандаа ингээл кинон дээр охин нь болцсон тоглож байсан гэсэн үг. Тэгэхээр хүүхд байхдаа алдартай тийм хүүхдсэн гэсэн үг. За тэгээ жүжигчин болсноор маш завгүй болоод хичээлдээ сууж чадхаа байсан. Гэхдээ ээж нь ангиараа хийх одоо том үйл ажиллагаа тий салхинд гарч идэв юм спортын тэмцээн гэх мэтчлэн иймэрхүү үйл ажиллагаануудад охиныгоо яаж хийж аваад оруулдаг байсан нэгсэндээ миний охин тий жүжигчин болох одоо ингээд мөрөдөлд ингээд явж байгаа ч гэсэндээ дурсамж бас ангийнхантайгаа тий 10 жилийн юм дурсамж бол байх хэрэгтэй хаа гэж бодсон юм шиг үлээ. За тэгээд ээж нь түүнийг 10 настайгаас 25 нас хүртэл менежерээр нийт 10 жил ажилласан. Тэгээд охиныгоо нэг тийм одоо хянаж цагдаад байдгүй буюу зураг авалтын талбай дээр миний охин яаж үжилж байгаа бол нээтрээ гэл хар зогсохгүйгээр машиндаа ном уншингаа охиныгоо хүлээдэг байсан юм билээ. Тэгээд охин нь ажлаа ингээд дуусахаар хүрээд ирдэг ийм одоо юу гэдэг маш гоё чөлөөтэй байсан гэх юм. За тэгээд хүүхэд наснда жүжигчнэр хүмүүст сайн танигдж чадсан ч 1989 оноос насан турсан хүний хуваар жүжигчний хуваар уран бүтээлээ өргөжлүүлж төрөвчтэй тоглож эхэлсэн байдаг.
За тэгээ жүжигчнэр ажиллаж эхэлснээс хойш нөгөө насанд хүрч одоо албан ёсоор жүжигчнэр ажиллаж эхэлсэн гэсэн үг ш. Тэгээд тоглосон бүтээлүүд нь юусоо тийм амжилт олохгүй байгаад байсан. За. Хүүхэд наснаа бол ингээл бас хүүхэн танигдсан тодорхой хэмжээний юм од гэсэн мэдрэмжийг авсан байгаад байдаг. Том болчоор ч хүмүүс жоохон тийм шиг л ш. Одоо нэг гэртээ ганцаараа жишээ авч болно ш. Тэр л төсөөлөд үү? Яг тэр дүр төрхөөр нь ингээд төсөөлөд байдаг. Тэгээ нэг том болцсон байдал нэг л тийм нүдэнд дасгууч гэдэг юм уу те. Яг тэрнтэй л адилхан жишээтэй. Тэгээд уран бүтээлтэй одоо кино тоглосон ч гэсэндээ нэг одоо шил нэг дүрийн шалралтанд ингээ орохоор тэнцсэн. Тэгээ хичээнгүүлийн бэлдээд ингээ очихгоо цаа ингээ уучлаарай сая бид чиний орныг өөр хүн тоглохоор болцсон. Эсвэл ингээ найруулагч шууд загнаад гаргач гэдэг юм уу. Гээд нэг уйлаг болсон жүжигчин гэдгийг нь хүлээж аваадсан. Гэтэл энэ хүн ч өөрөө яг бага наснаа кино тоглодог гэсэн ч гэсэндээ яг нас бий төрсний дараа уран бүтээл тоглож байгаа нь бас арай өөртөө ч тийм карьер явуулж гэсэндээ гэтэл тэгж хүлээж авахгүй юм шиг үлээ. За бүр MBC телевизийн подуулын давхарт байдаг Ариун цэвэр өрөөнд бүр баян очиж уйлдаг гэсэн гинэ. Хэцүү санагдах болгондоо л ингээл очиж уйлдаг. Гэхдээ бүх кинон рейтинг муутай бол байгаагүй. Тоглосон кинонуудаас зарим нэг рейтинг сайтай байсан. Гэхдээ дандаа юм жижигхэн дүр тоглодог гэсэн тэр дүрийг нь хүмүүс нэг тийм авч хэлэлцэж анзаардаг байсан юм бэл. Ингээл хальт ингээл хараал өнгөрчдөг. Тэгээ нэг гол дүрүүдэд л анхаарлаа хандуулчихдаг гэсэн үг. За ингээд сэтгэлийн шаналлаа даван туулахын тулд жүжигч маань хийдэд очиж залбирах болсон. Тэгээ дотроо ингээд хүн ингээд юудын жүжигчийн хүний хувьд те би ингээд чадвартай байхад хизээ нэгэн цаг надад боломж гарч ирж л таараа тэг хичнээн жижиг дүр байсан ч би хамаагүй бүх чадлаа ингээд бүх одоо те юудын энерги хүч одоо чадлаа ингээд дайчлан ажилланаа тэгжээж ингээд би амжилтанд хүрнэ гэж өөрийгөө нөө хийдэд очоод ингээд тайтаруулаалгүй одоо ингэж болж болохгүй юм. Мэдээ шантрах үе бол байгаа шүү дээ. Тэр шантралаа л даван тулсан гэсэн үг. За дараагийн баримт нь амьдралыг нь өөрчлөх шинэ боломж түүний өмнө гарч ирсэн. Дан туслах дүр бүтээсний эцэст 2002 онд түүнд Лусын дайгийн хэмээх бүтээлийн гол дүр тоглох боломж гарч ирсэн билээ. Гэвч тухайн үед тийм ч алдартай жүжигчин бол байгаагүй. Тэр нөө бага нас гэдгээс чинь хойш зөндөө олон жил өнгөрчихөж байгаа шүү дээ. Тийм баг мартагдчих байгаа. Тийм мартагдчихж байгаа. Тэгээд тоглосон дүрүүд нь ч нэг олонний анхаарлын төвд орж чадахгүй байгаад байсан. Тэгээд тийм байсан болоод ч тэр MBC телевизийн талаас түүний гол дүр тоглуулахыг эсэргүүцсэн гинэ. Үгүй ийм одоо тий олон танилж болоогүй хүний гол дүртэй тоглуулад энэ кино маань сүрч штэ гэл ингээл төвшөөрөөгүй харин драмны зохиолч Жан Соёл биш бол өөр хүнтэй энэ драма хийхгүй би энэ драмагаа ерөөсө хийхгүй хэрвээ энэ жүжигчин тоглохгүй бол би лав хийхгүй гэсэн байдлаар маш хүчтэй ингээ эсрэг үтсэн. Тэгээ нэлээд удаан маргалцсан. Энэ кино гаргана гэдэг маань өөрөө хөрөнгө оруулагч байна. Найруулагч одоо кино зураг авалтын багч гэдэг маш олон хүмүүс байгаа учраас хоорондын маргаан бол нэх байсан. Тэр маргаан гол нь дандаа ингээ Жан Соёл жүжигчин тоглох үгүй л гэсэн юм арга байсан мэлээ. За тэгээ жүжигчин бүсгүй хамаг чадлаа дайчлан драма тоглоод удалгүй ингээд эхний 1-р анги цацагдсан маа. Гэтэл үзэгчдийн рейтинг дөнгөж 8% л хүрсэн маа. Яа. 8% гэдэг чинь одоо бол бас гайгуудад тооцогдсон шүү дээ. Тухайн 2000 оны хэрэгдээ 8% бол бүр арайчтэй л гэмээр тийм рейтингтэй байсан. За тэгээ жүжигчин бүсгүй шуудхан ариун цэвэр рүү очоод байсан. За би ингээд сүрх юм байна. Би тэ яагаад ингээд уйлсан бэ гэхээр өөрийг нь заавал энэ драма тоглуулна гэж зөрүүлсэн найруулагч, зохиолч гэдэг нэг хүмүүс байна те. Гэтэл тэр хүмүүсийн урмыг хуглаад ингээд бүр үзэлт нь 8% дээр ирсэн байна гэдэг бол би үнэхээр ингээд болохгүй байна. Би жүжигчин байх болроосоо бодлоо одоо юу гэдэг ирэх надад байхгүй юм байна гэх мэтчил ийм бодлоо төрөөд ингээд ариун цэвэр өрөөнд орж уйлж исэн юм билээ. Тэгээ сэтгэлээр ч гэсэн нэлээд унсан. Тэгээд өөрөө бол хэлэхдээ би үнэхээр шүд 100 тий одоо яг энэ л мундаг тоглохгүй л надад цаашаа ямар ч боломж ингээ гарч ирэхгүй. Энэ бол баг миний одоо нэг эцсийн бүтээл гэдэг шиг л өөргөө дайчилсан байлээ. Тэгээ хичнээн дайчлаа тий. Тэг үр дүн байхгүй харж нэг яахалтай ч үлээ тий. Гэвч найруулагч Ижуан хэлсэн маа л да. Гэхдээ чи битгий санаа зовоо. Удахгүй манай драма амжилттай болно чи жаахан л хүлээч гэж хэлсэн. Тэгсэн нэрээ драма засагдсанаас хойш нэг ч одоо эхний л анги дээр нь унчаад байгаа шүү дээ тий. Нэгээс 2-7 хоногийн дараа үзэлт ингээ баг багаар дээш гарч ирсэн гинэ. За ингээд уг бүтээл хийд драма болж хувирсан. Цацагдаж ихээснээс хойш 3 сарын дотор үзэлт нь 38.2 л өрчөж байгаа. 8-аас эхлээд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүхэл бүтэн 30% дээш өссөн гэсэн үг. Тэгээ бүр 3-7 хоногийн турш хамгийн өндөр үзэлттэй драмаар шалгарч исэн юм билэ. Тэгээ өөрийг нь тоглоулахгүй гэж байсан 6 авалтын багийнхантайгаа хамт бүр юу баяраа тэмдэглээд идэж уугаад мөнгөн шагнал хүртэл авсан. Тэгээд өглөө эрт үүрийн одоо өөрөөр ингээд 6 авалтаа бодвол жүжигчүүд хэцүү шүү дээ. Тэгээ өглөө жүгдийн хүүтэн ч гэдэг маш олон зүйлс болж байгаа бах тий. Тэгээд хичнээн тэр 6 авалтын талбай хэцүү байсан ч гэсэндээ өөр бол дотор маш жаргалтай байсан. Яа тэгэхээр энэ драма нь өөрөө ингээд өөрийг нь амжилтанд хүргээд тий хийт болж байгаа учраас маш жаргалтай 6 авалтаа өргөжлүүлсэн. Тэгээд би энэ мөчийг мэдрэхийн тулд 10 гаруй жилийн турш ингэж тессэн юм байна
гэж бодож исэн юм байлээ. Тэгээ яг л мөрөөдөл биелж байгаа юм шиг өөртөө санагдсан. Тэгээд амьдралынх нь хамгийн аз жаргалтай мөч бол энэ үе байсан гэж дурсан ярьсан байлээ. За хамтраалагчаа танилцуулаад урагшлуулъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар ашигтай бактери эслэг 10 мг цайр агуулсан одоо Biotex Probiotic танилцуулъя. За 300 үйлчлэгээтэй хүүхдийн ашигтай бактери болох Adva Biotex бүтээгдэхүүн одоо хамтран ажиллаж байна нэвтрүүлэгтээ. Энэ бүтээгдэхүүн юугаараа ялгаатай юм бэ гэхээр хамгийн том давуу тал нь бусад ашигтай бактериас ялгаатай нь Adva Biotex нь амьд ашигтай бактериас гадна эслэг агуулж байгаа. Одоо нөгөө эслэг дуу гэрэлтэй гэж байгаа шүү. Эслэг ярьдаг болсон юм шиг. Яг үнэ. За дээрээс нь бид нар юу н хэрэг юмнаас цайр авдаг юм байна. 10 мг цайрыг нэг дор агуулсан цорог ганц нийлбэл найрлагатай хүүхдэд аюулгүй бүтээгдэхүүн. Тэгэхээр бүх насны хүүхдийн дархлаа хоол боловсруулах үйл ажиллагаа цогцоор нь ингээд дэмжиж өгч байгаа. Тусад нэг эслэг өгөөл тусад нэг цайр өгөхгүйгээр ингээд бацаад ингээд ашигтай бактеритай хамт эслэгийн цайртай өгч гэнэ шүү дээ. За тэгээ эднийхэнтэй бас уулзсан. Тэгсэн чинь тараг бүрдэг ашигтай бактери гэж хэлэгддэг юм байна. Ер нь ашигтай бактери байгаа эсхийг нь яаж мэдэх вэ гэхээр тараг бүрж мэдэх боломжтой байдаг гинэ. Тэг өөрсдөө нэг тараг бүрсэн бичлэгээ үзүүлж илээ. Та бас энэ Adva Biotex Cig Mongolia гэдэг энэ аль бие усны хуудас руу орж байгаад бас харж болно. Тэгээ нөгөө бид яг ингэ ашигтай бактери гэлээдэг тэр маань үнэхээр би юмд ашигтай юм аа уугаад байгаа юм уу тийм үгүй юм уугаад байгаа юм уу гэдгээ мэднэ л гэсэн үг тийм. Тэгээ сахар агуулаагүй ийм онцгой нэг амт байдаг шүү дээ. Тийм амт бол ерөөсөй байхгүй. Тэгэхээр харшил төрүүлэхгүй эсрэгээрээ харшил диатезийн үед хэрэглэхэд бол маш тохиромжтой байдаг. Тэгээ монголчууд маань харшил гэдэг чинь нэг баахан цагаан юм хийзэл хэлдэг. Би жишээлбэл одоо үе тургамлын харшилтай, тэгээ дээрээс нь тоосны харшилтай, хачигч гэдэг юм маш олон юмны харшилтай. Тэгээл яг нэг өвөл болохоор би ингээл ханиалгаад эхэлдэг байхгүй. Тэгэхээр юм харшилтай хүмүүс хэрэглэхэд маш тохиромжтой юм байлээ. Глютен, лактоз агуулгагүй учраас хоол боловсруулах замын ямар ч удаа эмгэгтэй хүн хэрэглэхэд боломжтой байдаг. Тэгээ халаал тэмдэглэгээтэй юм байлээ. Монгол зарагдж байгаа бас цөөхөн бүтээгдэхүүнүүдийн нэг гэж хэлж болно. Ягаад цайрыг онцлоод байгаа юм бэ гэхээр цайр 10 мг гэдээ онцлоод байгаа нь хамгийн өндөр агууламж бөгөөд нөгөө яг хүүхэд гүйлгээд суулгаад байгаа үед хэрэглэх хүүхдийн нас жинтэн бүр ингэ тохиромжтой юм байна. Тийм учраас хүүхдийн эмч нар номер 1 сонголт болж өгдөг. Ерөнхийдөө зөвлөдөг байх нэ. За тэгэхээр ер нь бол аяны цүгэндээ л байнга лаваа явж ингэсэн. Одоо аялал цугаалгын цаар эхэлчлээ тий. Нөгөө юм там байхгүй 9 жорын мууждэл гүйлгээд эхэлдэг. Тэгвэл Adva Biotex-ийг заавал цүгэндээ хийж ингэж авч явж байгаа. Ягаад тэгэхээр дархлаа сайн дэмжиж өгч нь хүүхдийн өсөлтөнд хамгийн чухал одоо эрдэс болдог. Тэрнээс гадна бүгд арсны өвчин болон харшил шархны эдгэрэлтэнд бол нэмэлт хэрэгэлдэг байна шүү дээ. Тэгээ дээрэс нь юу юм бэлээ? Шингэн уух зүйлтэй хольж уудаг. Таад маань ингээд хуурайгаар нь шууд амдаа хийгээд шүлсээрээ тэгээ ууч гэж бодож болохгүй шүү. Энийг заавал шингэн зүйлд найруулна. Гэхдээ нэг ашигтай зүйл нь юу гэхээр хүүхдийнхээ уух дуртай юмд хийгээд найруулчтай юм билээ. Одоо жишээлбэл сүү байж болно, ундаач гэдэг юм уу те тэрэнд нь найруулаад өгч учраас хүүхэд нэг тийм уухта цааралах тиймэрхүү мэдрэмж болохгүй. Нөгөө онцгүй онтахгүй тийм ээ. Хаанаас авах юм бэ гэхээр ачаад фарм хүүхдийн хангах нь болохоор бүх хэмээн сангуудаар аль биесны эрхтэйгээр оруулж ирж худалдаалагдж байгаа гэсэн. Хаанаас авч болох нэ? Холбогд утасны дугаар 91 92 96 98 91 92 96 98 гэсэн дугаарлал бүгдээрээ. За сошиал хаягийн руу нөрөө дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Adva Biotex Cig Mongolia гэдэг хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан ашигтай бактери эслэг 10 мг цайр агуулсан Adva Biotex Probiotic хамтран ажиллаа. За хамтран сонсогчдоо баярлалаа. Нахуу сууж байгаа нь би бодлоо нэмэрч. Яг сая ярьж байгаас амжилж гисэн болсон. За Жансой жүжигчин өшөө авалт авж байгаа тийм одоо бүсгүйн дүрэг бол маш чадвар бүтээсэн л дээ. Бид нар бол эхнэрээ урьхаар нь сайн мэдээдэг боловч энэс өмнө сая хэлсэн те кинонд өшөө авалт хийж байгаа юм эмэгтэй дүрийг бас бүтээж байсан. Тэгээ 2002 оны MBC телевизийн шилдэг жүжигчин шалгаруулах ёслоос маш олон шагналыг хүртсэн буюу тэр жилийнхээ бүх шагналыг түүцсэн юм бэл. За тэгээ шагнал авч явахдаа би алдартай од биш учраас намайг энэ дүрийг бүтээхэд санаа зовж исэн хүмүүс бол баггүй байсан. Гэвч дэрэгдээс минь маш олон хүмүүс намайг дэмжиж тусалсан. Би энэ ачиг бол ингээд насан туршдаа мартахгүй гэж хэлээд уйлсан байдаг. Энэ бол бүр ингээд Гран При буюу хамгийн дээд шагналыг хүртснийхаа дараа хэлсэн үг байдаг. За тэгээ энэ удаад ч бас ариун цэрүүрөөр орж уйлсан. Уламжлал явсан. Манай хүмүүс байнга уйлахаараа уйлах юм, готрохаараа уйлах юм. Тэгтээ өнгөрсөн хугацаанд дараа ингээд маш хэцүү санагдаад ингээд би болохгүй юм, бүтггүй байх гэл ингээд орж уйлдаг гэсэн бол энэ удаад баярын нулимс гарах гээд ариун цэрүүрөөр орж уйлж байгаа ш. Тэгсэн чинь өмнө нь ингээ уйлахад тэр ариун цэрүүрөө хүртэл ингээ бараа нэг л муухай санагддаг гэсэн бол шагнал авчаад ариун цэрүүрөө ороод ингээ уйлсан чинь яага юм хан мантай ямар гоё гэгээлэг ариун цэрүүрөө гэдэг тэр үед л анзаарсан гэж. Тэгэхээр тэр хүний нөгөө сэтгэл хөдлөлөөс хамаарат те нэг тийм муухай сайхан зүйл ингээ янз янз л харагддаг юм шиг байна л да. За тэгээ уг бүтээлийн дараа гол дүрээ саналж гисэн маш ихээр ирэх болсон. Тэгээд хэд хэдэн уран бүтээл тоглосон боловч дахиад уналт үеийг хэлчихэж байгаа маа. Тэгээд сүүлдээ 3 жилийн турш бас завсарлага авсан. Ер нь энэ Жансой жүжигчний амьдрал ийм
яг нэг зураасаар хүний амьдрал уус тийм байдаг шүү дээ. Ингээ уналтай босолттой байдаг. Гэтэ жүжигчний замнал бол бас зарим жүжигчид чинь ингээл багаас эхлээл ингээл тасралтгүй дээшилдэг ч юм уу. Эсвэл нэлээд дээшилж байгаа өндрөөс ундвал манай хүн болохоор дээшлээл доошлол савлгаа бол нэлээд их тийм амьдралыг туулсан юм лээ. За эхнэрийн өргөх тоглох болсон. За ингээд баг мартагдах шахсан 3 жил амралтаа авсан хүн чинь тэгээд SBS телевизийн бүтээл эхнэрийн өргөх гэдэг олон кино байна. Энэ киноны гол дүр тоглооч гэсэн санал ирсэн юм байна. За тэгээд жүжигчин бүсгүй ихэндээ эргэлцсэн гинэ. Яа тэгэхээр түрүүсэн те нуу Усын лагны гэдэг кинонд бас л нэг ийм өшөө авалттай холбоотой дүр бүтээсэн. За яг тэр кино ч гэсэн амжилттай болсон л доо. Тэгээд энэ кино тоглох юм бол үзэгчд за те зайл бол өөр кино тоглосон нөгөөт нь бүтэхгүй тэгэл дахиад ийм өшөө авалттай кино тоглох те. Тэгж яах шиг байна гэд нэг тийм таатай хүлээж авахгүй болоо гэж бодож байсан. Гэхдээ за би ер нь өөрийнхөө чаддаг зүйлийг л хийгээд үзье. Өөрийгөө нэг шаналга зоогоод яах вэ гэд. Ингээд энэ эхнэрийн өрх кинонд тоглосон. Тэгээд тухайн үедээ магадгүй өндөр үзэлт нэг авч чадахгүй хаа гэж таамагсан юм лээ. Тэгээд өндөр үзэлт авч чадахгүйсэн ч гэсэндээ сайнараа л жүжиглээ. Тэгээд хүмүүс ядчил за жансууи жүжигчний жүжиглэх чадвар бол муудаагүй штэ гэж хэлээсэй гэж бодсон юм лээ. За гэтэл үг үтэл дахиад хийд болсон. Солонгос даяараа энэ хүн ч одоо дөөрэдэг байл ш тухайн үед чинь сонголт зурж эхэлсэн үе чи яг энэ жансой жүжигчний тий үнжигийн үеэс эхэлсэн юм лээ. Одоо нөгөө хөөхөн харагдах чинь хаанаач гэлөө минг тавихаар хөөр харагдсан маргадаг гэл тэр мейкап гэхээр тий уруулын ойролцоож гэлөө нэлээд тийм трендийг үүсгэсэн гэж хэлж болно. Тэгээд үзэлт нь 43% хүрж исэн. За өмнөх хит драма нь 38.2 байсан бол эхнэрийн өрх драма 43% болоо тэр өөрх нь тий тоглосон бүтээлүүд дундаас ингээ рекорд дэвдээд гараад ирсэн. Тэгээд уг бүтээл Филиппин хятад хувилбараас хийгдэжсэн юм лээ. Үнжээ өсний засалт гэдэл бүр тийм нэртэй болсон байсан шүү дээ. Би үргэлж ингэ тариулж байсан шүү. Тийм үү. Хойдлоос ингээ урагшаага нэг нэг уурт хойшоогоо богино болчтой ийм тайралт бараг л бүх хүүхнүүд ингэж тайрсан баг. Тийм бах те. Би бас нэг зүйлээ санаж байгаа нь автобусын дандаа л ингээд радиогоор дуу явдаг гэсэн байхгүй. Тэгсэн яг энэ эхнэрийн өрх цацагдчих яг үед радиогоор эхнэрийн өрх явдаг гэсэн шүү дээ. Кино зүгээр ингээ хоорондоо ярьж байгаа нь сонсч явдаг заяа. Тэгэл би автобусан сухараа үнжээ одоо алгадуулчлааш яач вэ чиг байл ингээ сонсч явдаг. Тэгээ одоо ингээ радиогоор л ингээ хүмүүс ярьж байгаа ч юм уу те дуу явдаг гэсэн бол бүр радиогоор хүртэл кино гэдэг те дамжуулах хэмжээний тийм трендийг үүсгэж байгаа гэсэн би татсан байна. За усан сэлж чаддаггүй. Үнжигийн дүрийг бүтээхэд нөгөө нөхөр нь живүүлдэг штэ те. Живүүлээд талчдаг штэ те. Гэтэ үхэггүй л те. Тэгээ дараа нэг аймд гарч чаддаг. Тэгээ энэ хэсгийн зураг авалтыг нийт нэг 3 цагийн турш хийсэн. Тэгээд жүжигчин бүсгүй сэлж чадахгүй учраас маш их айсан. Тэгээд давалгаа түүнийг бүр улам ингээ гүнзгий хэсэг рүү татснаас болоо бүр сүлдээ уйлсан байгаа. Тэгээд дараа нь энэ хэсгийг хараад өөрт нь бол маш амар санагцсан буюу ер нь жоохон баг травматай болгох шахсан юм билээ. Яг л амьдрал дээр адилхан юм биш. Тийм. За эхнэрийн өрх киноны бас дуутай холбоотой баримт байдаг. Солгон хоолойтой гинэ манай дууч нэ жүжигчин бүсгүй маань. Тэгээд эхнэрийн өрх драмын дууг дуулахын дуулсан. Тэгээ нөгөө гоногийн дүрийг бүтээсэн жүжигчин Ижаван нэг өдөр ингэсэн ихчээ би ингээд удахгүй энэ киноныхаа тэгээ OST-г нь дуулах гэж байгаа штэ киноныхаа дууг дуулах гэж байгаа гэл ирсэн юм байна. Тэгэхээр жүжигчин гэсэн чи бас чи дуу дуулах гэж байгаа юм ямар гоё юм бэ гэл нөгөө бичлэг хийдэг өдөр нь дагаад очсон юм байна. Тэгээ дагаад очингууд нь бас те зураг авалт юм байгаа. За чи ч гэсэн тэгвэл энэ кинонд бас те ороод дуулаад үзэхгүй гэдэг. Тэгээд дуулуулсан чинь хүн болгоны царай бүр ингээд хувс гэл баргаад гисэн байхгүй. Үнэхээр ингээд солихоороод ихтэй хаа хүн нэгэнд ирцэн те дуулуул ингээ хилцэн байгаа бол одоо чи чинь балиар дуулдаг юм гаргаа явуулж чадахгүй шүү дээ. Тэгэл нэг өгүүлбэр дуулуулаад засаал. Нэг өгүүлбэр дуулаад засаал. Тэрээс юу гэдэг өөрөө дуулах нь дуусан. Тэгтээ битүү засвар орсон юм байдлаар. Бүүн засвар юм уу? Дуун цацагдчихсэн юм байлээ. Тэгэхээр энэ дуулах чадвар тэр бол тийм сайн гівшил юм шиг байна. За наснасаа тун залуухан харагддаг. 53 настай жүжигчин юм ихтэй одоо ч маш залуухан харагддагаараа алдартай. За хятадд бас алдартай юм жүжигчин юм байлээ. Тэгээ тоглосон кинонууд нь ч гэсэндээ одоо хятад хувилбар нь бас гарч цацагдчихсэн. Тэгээ 2022 онд өөрийн гэсэн Instagram хаяа нээсэн. Тэгээд 2009 онд Монголд ирж исэн. Тэгээд эхнэрийн өрх бүтээлээр монголчууд түүнийг бол маш сайхан найрсгэр хүлээж авсанд мэдчих одоо баг нөгөө таньдаг хамаатны хүнээс хүлээж авч байгаа юм. За яг одоо гол мэдээлэл рүү орчих цаг нэлээд байгаа юм чинь. Ганц би олон жил явж байгаа. За жанзой жүжигчин хүмүүс хүнтэй суудсан гэж бодож магадгүй яа тэгэхээр 53 настай гэж түүнэлсэн шүү дээ тий. Тэгээ эхнэр өрх киноны нэг сонирхолтой баримт нь юу гэхээр Шин Эри, Ку Үнжэ, Мин Гонугийн дүрийг бүтээсэн 3 жүжигчин маань гурлаг хүнтэй суугүй ганц бай. Кинон дээр бол алцдаг шүү дээ. Тэр нь миний хин миний хөдөлөө салж нээлээ тий. Тэгсэн бодит байдал дээр гурлаг хүнтэй сууг одоо ингээд 40 гарцсан 50 гарцсан явцгааж байгаа. За тэгээ Мин Гонугийн дүрийг бүтээсэн жүжигчин Ижаваны хувьд
жүжиглэх гэхээс илүүтэйгээр сүүлийн үед бол махны газар ажиллуулаад бизнесмен болсон юм байна. Тэгээд 48 нас хүрсэн ч гэсэн ганц бие хэвээрэл байгаа. Тэгээд өөрөөр нь хэлж байгаа ганцаараа байгаа дасцсан. Сүүлийн 10 жилийн турш би юусэн хинтэй ч үерхээгүй гэж хэлсэн юм байна. Харин жүжигчин Жансои маань ингээд 53 настай болсон ч гэсэн ганц бие хэвээрээ байгаа. Тэгээд шалтгаан нь юу гэхээр нэг гэх юм бол ажил маш их ажилтай байсан учраас болцох тийм цаг зав надад маш их бага байсан гэж. Хоёрт ганцаараа байх тэр тусмаа одоо юу гэдэг эрх чөлөөтэй байх өөрт маш их таалагддаг байсан юм байна. Тэгээд хүнтэй суухгүй гэж байгаа биш. Гэхдээ яг хүнтэй суух бодол байсан ч гэсэндээ эрх чөлөөтэй байх нь өөрт нь таалагддаг байсан. Гуравт гэх юм бол нэг юм таалагдах залуу ховор. Тийм өндөр шаардлагатай. Тэгээ нэг нэвтрүүлэлт оролцох үеэр хэлжсэн юм байна. Өндөр булчинлаг, царайлаг зэм залуу таалагддаг. 10 өөр залуу гэдэг шиг үү. Тийм үү. Урлагийн хүн биш. Тийм сонирхолтой яриа хөөрөөтэй. Тэгээд ажил мэжлийг маш сайн ойлгож чаддаг гэл ярих болгондоо өөрчлөгддөг, таалагддаг залуу. Тэгээд дээрэс нь баг юм төгс гэдэг шиг бүх зан чанарыг нь харддаг юм байлаа. Тэгээ энэ оны 3 сар цацагдсан нэвтрүүлэгт нөгөө энэ Мингоногийн дүрийг бүтээсэн жүжигчин Ижэ Хван, за тэгээ энэ Жансои жүжигчин маань хамт нэг нэвтрүүлэлт оролцсон болцсон гэж тийм. Энэ хоёр суулж яад юм дээ. Би бас тийж бодоод энэ гол мэдээлэл нь энэ шүү. Энэ хоёр суучаасаа. Тэгээ үзэгч гэсэндээ хүүя манай хоёр суугаасаа үнэхээр гоё тохирсон хос байна гэсэн тийм яриа гарч илээ. Тэгээд болцохдоо нэгээ сонгот юм байна л да. Одоо чинь зөвхөн энэ хоёроос гадна өөр зөндөө хүмүүс оролцсон маш тус. Хүнтэй суугаагүй олон жүжигчид орж байгаа. Тэгэнгүүт энэ Мингоногийн дүрийг бүтээсэн жүжигчин Ижава маань Жансои жүжигчнийг өөрөө сонгосон. Харин Жансои жүжигч бол сонгоогүй гинэ. Тэгээ шалтгаан нь юу гэхээр хоёлоос жоохон дотн учраас өөр хүмүүсийг таньж мэдээж бодчихсан гэх. Тэгээ болцохдоо бол яг нөө 5 насны зүрхтэлтэй нөр чи хоорондоо гэхдээ нэг нэгэндээ бол нэлээд тийм татагдсан тийм байдалтай байгаа учраас хүмүүс ер нь суучаасаа гэж бодож байгаа юм байлээ. Тэгээ болцох үеэр жүжигчин Жансои жүжигчин залуу ингээд нэлээд турцсан байсан. Тэгээ тэрийг нь харсан чинь эхнэрийн өрхтөр тоглож явах үе шууд ингээд надад бодогдсон. Тэгээд надад яг л эхнэрийн өрх киноны Минсугийн дүрийг бүтээж байгаа юм шиг санагцсан. Тэгээд ямар тач бит хоёр ингээ би бинийг хараад нэлээд догтлсон шүү гэсэн тийм яриа өгсөн бэл. Догтлсон чигтэй байж байгаад хоорондоо суучаасаа. Тийм суучаасаа л гэж бодох юм да. Яг л тэгж бодлоо. Энэ хоёрыгаа сууч болдго юм болдоо гэд хоёулаа нөгөө ганц би гэхээр нь сонирхолтой те юу ч гарч магадгүй юм байна мэдээлэл. За баярлалаа энэ төргийн нэвтрүүлгийн өндөрлөл стадиуд хөтлөгч Чанцаа амын найруулагчаар ундрах нар ажилласан. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Vibe of the Day, Vibe зундаа замун ашигтай бактери эслэг 10 мг цайр агуулсан Adbiotics Probiotic хамтран ажиллаа. За тэгээ өргөжлүүлэн та бүхэн маань амар зөв нэвтрүүлгийг улаан сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.